За дуу шүү ямар байна эдийн ингээд лайв холбогдож байна нартай. Дүрс дууны асуудал гайгүй бол эхлэе даа гэж юу. Энэ би маань эхлээд бэлэн болсон байна. Алтан бусаар ингээд эхэлчлээ. Яг өнгөрсөн 7 хоногт бас хэд хэдэн багууд хэвлэлийнхэнтэй уулзаж одоо мэдээд хийсэн. Өнөөдөр үлдсэн багууд нэг дур цуглаж бэлтгэлийнхаа одоо бэлтгэлийн байр чих юм уу юу гэдгийг байгууллага дээрээ бүгдээрээ уулзаж цуглаж хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж маркетингийн үйл ажиллагаагаа эхэлсэн гэж хэлэхэд ер нь болно. За тэгээ сая өнгөрсөн одоо оф сизны үеэр болсон олон янзын шилжилт хөдөлгөөнүүдийн үр дүнд хин хаана өтсөн бэ? Нөгөө хүмүүс чинь шинэ өмсгөлөө өмсөд бас нөгөө шинэ баяхантайгаа бас уулзаад танилцсан чаашин. Гэтэ зарим нь ч ер нь барыг танилцчихлаа гоох. Тэгээд ер нь явж ин да. Тэгэхээр NBA-ийн шинэ үлрэл бол ер нь media day-гээр яг алтан бусаар ингээд эхэлцдэг. За энэний дараа бол багууд бэлтгэлдээ гарна. Дуу харин жоохон сул байгаа юм уу те. Микрохот чадхаараа л орилоод яриад байгаа юмсан. За тэгэл та нар чихвчээ чангалж байгаа л үзчихтэй болж үлж аль болох чанга ярихыг бодъё заа ёо. Тэгэд багууд бэлтгэлдээ гарна. За пресизн тоглолтуудыг хийн. Бэлтгэлдээ гарахдаа аль нэг хот руу явдаг бас жоохон амралтын байдалтай хот руу ч юм уу бас явдаг тохиолдол байдаг. Хятадын лиг, Австралийн лиг, Европын лигийн багууд бас NBA-ийн багуудтай нөхөсөд тоглолт хийж бэлтгэлийг хангаж өгнө гэх юм уу та нэгсэн доо тий. Тэгээд ингээд улмаар ингээд 10 дугаар сарын 23-нд манайхаар 24-ний өглөө байна уу да. Шинэ үлрэл маань эхэлнэ. Энэ үлрэлийн хувьд бол ер нь их онцлогтой. За ямар онцлог байгаа вэ гэхээр би одоо хамгийн чухал онцлогийг шууд хамгийн ихэнд хэлчихье гэж бодож байна. Татврын хязгаар гэж нэг юм байгаад байгаа. Одоо 1 дахь хязгаар, 2 дахь хязгаар гэдэг. За энэ 2 дахь хязгаар бол одоо хэрэгжээд ингээд 2 дахь жилдээ орж байна уу да. Энэ 2 дахь хязгаар бол нэгсэндээ юу халингийн цэсийг бол ингээд хатуу нэг хэмжээнд ингээд барьчиж байгаа гэсэн үг. Энэ бол маш том асуудлыг бол гаргаж ирж байгаа багуудад. За одоо энэ Энтони Таунсен солилцооч гэдэг юм уу. За Клей Томпсны одоо Golden State Warriors-оос явдаг асуудал ч гэдэг юм уу. Ингээд нэлээд олон зүйлүүд бол юун дээр одоо энэ юу гэдгийг энийг 2 дахь хязгаараас болж ингэж багуудад ийм сөрөг нөлөөг авчирж ийн гэсэн үг. За сайн нөлөө нь юу гэхээр шилжилт хөдөлгөөн баг байна гэдэг чинь ер нь багуудын өрсөлдөөний асуудал бол илүү тийм ойролцоо. Өрсөлдөг ур чадварын хувьд ч тэр бүрэлдэхүүний хувьд ч тэр супер баг бүрдүүлэх асуудал бол жоохон хэцүүддэг ч юм уу. Гэтэ бас Clippers-с ингээд Пол Жорж яваад Филадельфиад ирж байгаа нь ч гэсэн тодорхой хэмжээнд ийм бол шилжилт хөдөлгөөн бол хийгдэнэ. Тэгтээ олноороо бол хийгдэхгүй. Тийм олныг ер нь бид нар цааш нэг их олон харахгүй байх гэсэн ийм зүйлийг би бол хараад байна. Тэгэхээр за хэдийгээр миний аудио яг хайв дээр юу тааруу байгаа бол дараа нь би бичлэгээр удахгүй бас араас нь оруулчихъя да тэгээд. Уулын чадхаараа л орилоод яриад байгаа юмсан. Ингэж байгаа ярьч тийм үү? Энийг авч байгаа ярьч тийм үү? Ингээ ярил яаж чинь. Харин уул сонсогдчихлоо юм байна. За тэгэхээр энэ үлрэлийн эхний онцлог бол энэ. Бид нар нэгсэндээ нэг юм шинэ 90 үе рүү орж ийн гэх юм уу? Сайн руу муугараа гэдгийг бид нар бол хэлж мэдэхгүй байна. Супер багуудын бүрдэл бол их цөөрөх баг. Гэхдээ би бол энд бол дуртай. Супер багуудад бол би нэг дуртай биш. Гэхдээ NBA-гийн түүхийг эргээд харах юм бол супер багууд гэх юм уу? За супер багууд л гэдээ ярьчих. Супер багуудын ачинд NBA маань өөрөө бас маркетинга хийж одоо дэлхийд дахинд өөрсдөө брендингийг хийж шуугаж ам дамжиж
Сагс өмгийн фанууд олноороо нэмэгдэж NBA үздэг болсон ч гэж юу хэлж болно. Тэгэхээр бас супер багууд эсвэл одоо юу гэдгийг супер одуудын хамтрал сагсан өмгт хэрэгтэй. NBA-д бол хэрэгтэй. Гэхдээ хитрхи юу гэдгийг олноороо ингэж хэд хэдэн газар очиж бөөгнөрөөд өрсөлдөөн байхгүй болчихвол бас жоохон уйтгартай. Ялангуяа одоо бүр ингэ мэдээдээс эхлүүлээд авраг баг тодортол ингээд бүтэн улирлын турш ингэж ажилтдаг хүмүүсийн хувьд бол за эсвэл юу гэдгийг бүтэн улирлын турш фэнтези тоглодог ч юм уу, битэлдэг ч гэдэг юм уу. Ингээд их олон янзын одоо шалтгаанаар NBA гэж нөгөө тасралтгүй үздэг хүмүүсийн хувьд бол өрсөлдөөн их байх нь илүү зүгээр. Олон багуудын хувьд хоорондоо алдчихвэл зүгээр. Тэгээ энэ жилээс эхлээд East West-ийн одоо энэ хоёр бүсийн маань өрсөлдөөний за нэг төвшин гэх юм уу да харьцуулахад бол их ойртож ирсэн хоорондоо. East руу Paul George явдаг ч юм уу. Anthony Towns явдаг ч гэдэг юм уу. Тэ ингээд East-ийн өрсөлдөөн ч гэсэн бас их гайгүй боллоо. Тэгэхээр энэ утгаараа бол ер нь нэлээд сонирхолтой өрсөлдөөний бид нар бас энэ үйлрэл харах болов гэж харж байгаа. Тэгэхээр их сонирхолтой түүхэн үйлрэл бидний одоо өмнө хаяанд ирээд байна. За өнөө өглөө бол их харамсалтай мэдээ гээд бид нар өдрийг угтсан. Дикембо Мутомбо гэж одоо домогт төвийн тоглогч маань бас биднийг орхин одсон байгаа. Тархины хорт авдартай байж байгаад тэгээд өөд болсон. Тэгээ яг энэ мэдээтэй яг давхцаад бас NBA-гийн одоо медиа дэй маань ингэж эхэлсэн. За миний хувьд бас харамсалтай мэдээ байсан. Chicago Bulls-ийн фануудын хувьд тийм ээ. За тэгээд Derrick Rose-ийн фануудын хувьд Derrick Rose маань Memphis Grizzlies багаас хасагдаад улмаар NBA-г орхихоор болсон. NBA-г ч яг сагсан өмгөө орхихоор болсон. Тэгээ би Derrick Rose зөрүүлээд бас яг тусад нь яг гоё контент бэлдээ гэж бодож байгаа учраас өнөөдөр бол Derrick Rose-ийг бол нэг ярихгүй гэж бодож байна. За ингээ бүгдээрээ медиа дээр рүү ямар ч sorry. Өмнө бол медиа дээр ерөөсөө мэдээлж байгаагүй миний хувьд. Гэхдээ мэдээж өөрөө бол ямар ч үсэн ойртоод мэдээлэлтэй ойрхон байгаад сонсоод ингэж явдаг байсан. Одоо энэ YouTube суугаар бол эдийн энэ үлрэл бол амламааргүй байна. Өмнө амлаа тэгээ амлалтандаа хүрээгүйгээд хүмүүс өндөө над руу биччихсэн тэгээ уучлаарай гэж үсээ. Тэгээ ямар ч үсэн эдийн улирлын турш иймэрхүү контентуудаа ер нь YouTube-ээр хийгээд авах болов гэж бодож байна. Тэгээд ойрхон багаараа энэ Talk with Eddie суугт маань юу гэдэг лээ subscribe дараад энэ бичлэгэнд маань лайк дараад өгөөрэй гэж. За бүгдээр ингээд медиа дээгэр хамгийн гол юмнууд нь болохоор хин юу гэж хэлсэн бэ гэдгээс би ер нь илүү мэдээлэл хайхыг хичээсэн. Тэрс бүх багуудын бүх медиа дээгэр бүх ярилцлагуудын сонсоод ингээд яанаг бол надад бол тийм цаг хугацаа бол байгаагүй. Ямар ч байсан сонирхолтой гэдэг юмнуудыг бүгдийг л ер нь базахыг хичээлээ. Тийм учраас би энийгээ одоо NBA базаа гэж нэрлэдэг. Тэгээд Anthony Towns-ийн солилцоогоос бадсан бичлэг орсон байгаа. Ер нь ингээд базаад явна гэсэн үг. Окей. За ингээд бүгдээрээ эхнийхээ баг руу орцгоё. Тэгээд эхний баг бол мэдээж Lakers байгаа. За Lakers-ийн хувьд LeBron James хоёр маань ингэж түүх бүтээж байгаа ийм үлрэл ингээд эхлэх гэж байна. Аав хүү хоёр анх удаага мэрэгжлийн бейсболын лигээс хойш анх удаага MLB-д чинь тэртээ эдэн онд юм те аав хүү хоёр хамт тоглож байсан тохиолдлыг би бичижсэн бас. Анх удаага сагсан өмгөхт аав хүү хоёр талбай зэрэг за бүр нэг багийн өмсгөлтөөр зэрэг хамтдаа гарах гэж байгаа гэсэн ийм түүхэн үлрэл болох ч байгаа мэдж байгаа бах. LeBron хоёр бол Spectrum гэдэг өөрсдөө Lakers-ийн телевизийн ярилцлаганд орохдоо бол их хошигнсон байдалтай. Ер нь бол нэг тийм ад жаргалтай харагдаж байлээ LeBron James-ийн хувьд. Тэг яагаад юу гэдгийг яагаад тэгж харагдаж байгаа нь ойлгомжтой байх. Бас нэг сонирхолтой хэлсэн юм нь болохоор Броныг 5 настай байхаас нь эхлээд ер нь NBA-д орох хэмжээний тоглогч болох юм байна гэдгийг тийм багаас нь харсан гэдэг тийм зүйлийг бас LeBron James хэлсэн байна. Энэ бол зүгээр надад сонирхолтой санагдлаа. Хүүгээ бол тэгэл аав нар багаас нь л мэднэ л дээ ойлгомжтой. Lakers-ийн хувьд бас одоо шинэ нөгөөний дасгалжуулагчтай болсон гэдэг тийм одоо
оф сизны үеэр болсон хамгийн сонирхолтой үйл явдал нь байлаа гэж хараад байгаа. За JJ Redick LeBron James-тэй хамтдаа нөгөө нэг подкаст хийдэг байжгаад улмаар Lakers-ийн тасчуулагчийн ажлыг авсан гэдэг. За энэ талаар бол эргэж үл яриад яах вэ? За ямар ч сан JJ Redick-ийн 90 үе бас эхэлж гин гэд хэлчмээр байна. Lakers бүтлгүүцсэн ч гэсэн 2-3 жилдээ бүтлгүүцсэн ч гэсэн Redick-ийг халчихгүй болов гэж би бол бодож байна. Redick ч гэсэн бас тийм муу ажиллахгүй болов гэж бодож байна. Энэ багийнхаа потенциалд тултлан л ажиллах байх. Зөвхөн потенциал нь ямар юм бэ гэдэг дээр л үзэгчд бидний асуулт байх болов гэж харж байгаа. За ямар ч гарааны бүрэлдэхүүнөө бол ингээд бол зарласан. Энд чи Austin Reeves, LeBron James, Anthony Davis, Rui Hachimura, за D'Angelo Russell нар одоо хамтдаа талбайд гарнаа гэж. За Bronny James-ийн хувьд бол нээлтийн тоглолтод бол оролцох гэсэн мэдээллүүдийг өгөөд байгаа сэтгүүлчид. Тэгэхдээ яг баттаа бол хэлсэн юм бол байхгүй байгаа. За өнөөдрийн мэдээ дээр бол JJ Redick бол ярилцлага өгөөгүй гэдгийг бас онцлмоор байна. Redick бол ер нь хэвлэл мэдээлэлээс их хол байгаа. Жохон тийм хүндий байдалтай юмнуудыг хийх гэж байгаа юм шиг байлаа хараад хаад. За LeBron James-ийн хувьд өнөөдөр хэлсэн зүйлүүдээс нь дуртахад Олимпиад жилүүдэд би бол миний бэлтгэл бол их тийм дажгүй байдгаа гэж. Advanced level буюу дараагийн төвшөнд би миний бэлтгэл ер нь сайн байдаг. Дараагийн төвшөнд одоо хэмжээнд би одоо бэлтгэгдсэн байдаг гэж хэлсэн. Тэгээ энийгээ болохоор одоо NBA тоглосон 2 дахь жилээс ахуулаад те 2008 оныг хэлсэн, 12 оныг хэлсэн байсан. За мэдээж энэ жилийг ч гэсэн хэлж байна. Нэгсэндээ Олимпиад одоо нэг Олимпиад жилүүдэд мань хүн өөрөө оролцож байгаа үедээ бол бэлтгэлээс хангаж байгаа гэдэг чинь ойлгомжтой. Тэгээ энэ жилийн Олимпиор LeBron ямар байсныг бид нар мэднэ. Багийн лидер хэвээрээ байсан. 40 хүрж байгаа хүн. Тэр нь бас үнэхээр гайхалтай. Тэгээд одоо бие махбодын хувьд болон сэтгэл санааны хувьд би бол маш сайн байна гэдэг. Яг сүүлийн 2 жил хоёуланд дээр Nuggets гэдэг багт хожигдоод те. Ингээд тэгсэн. Өнгөрсөн жил болж байгаа сэтгэл санаа жоохон тааруу санагдчихсэн надад бол. Энэ жил бол шал өөр байна. Bronny ирсэндээ ч гэсэн холбоотой байх. Ав хоёрын тухай сэтгүүлчд асуусан. За Bronny битээр бол хүүхдтэй хүмүүс бүгдээрээ мэдхгүй л үү дээ. 10 эдтэй хүүхдтэй хүмүүс бүгдээрээ мэдхгүй л үү дээ гэж яагаад хэлсэн юу гэхэлэр битээр бол гэртээ байхдаа ямар нэг юм ярьдаггүй. Bronny бол хамт хоол идэх чинь тэгэл гараал явна. Эсвэл өрөөрөө ороод тоглоом янз бүр ингээл яг 10 эдтэй хүүхд юу идгийг л хийдэг. Бид нар учир зүггүй би хүүхдийг дуудаад аливаа хоёлоо одоо тоглолтынхоо төлөвлөгөөг ярэмэри. Чи энэ бэд ингэх хэвээр би чамд зөвлөгөө өгье юм уу гэж тэгж ярьдаггүй гэдгийг бол хэлсэн. Тийм бол байхгүй гэдгийг бол хэлсэн. Бас Олимпийн үеэр өөрөө тийм сайн байсандаа өөрөө ч гэсэн ер нь жоохон тийм урамыг авсан гэдэг утгатай зүйлийг бол хэлсэн. Өндөр түвшинд тоглож чадах юм байна гэдэг итгэлийг авсан гэдгээ бол хэлсэн. Дахиад хэдэн жил тоглох талаар нь бол асуухад бол хугацаа өгөөгүй. Тим талаар тим юмны тухай бол ёстой ерөөсө бодмооргүй байна гэсэн байсан. Тэгэхээр дэмжигсэн аргагүй л дээ бас ямар нэгэн байдлаар үүдэн талбайн хадуур мадуур ингээд тийм асуудлыг бол хол ойлгомоор байгаа. Ялангуяа Bronny-гоос бас жоохон хол байлгамаар байгаа байх. Гэтэл LeBron эзэд талбайн гадуурх тийм сэтгүүлчдийн асуултуудад их л оногдох байх л та. Тэр бол ойлгомжтой. Олимпиад тоглосон ялангуяа хагас шгшээ болон алтан медалийн одоо 2 тоглолтыг бол NBA-гийн одоо Хэм 7-тай харьцуулсан араас нь те Сербийн шгшээ, Францын шгшээ хоёртой бол хийсэн тоглолтууд бол мань хүнийг л одооных нь энэ бэлтгэлийн төвшөнд л авчиж ер нь хэрвээ Олимп жоохон удахартай олооны зүрдэ шийдэгдсэн бол сэтгэл санаа юм байх ч юм уугүй ч юм уу. Тэр ер нь Lakers-ийн фануудын хувьд бол LeBron бол их тийм эерэг байдал, эерэг нөхцөл байдалд байна. Одоо enjoy болж ийн гэсэн үг. Тийм зүйл бол ерөнхийдөө бол харагдсан. За тэгээ өнөөдөр бас Dikembe Mutomboгийн тухай асуусан LeBron-оос Mutomboтой анх яа тоглож байсан. Mutombo гэхлээр ямар одоо зүйл бодогддог вэ гэдэг. Мэдээж одоо Mutomboгийн энэ бит хийсэн зүйлийн үнэлж ивэл хэлсэн. Гэтэ нэг инээдтэй зүйл хэлсэн нь хамгийн анх LeBron-ы rookie жилд Cleveland-д байхад Mutombo Atlanta-д байсан. Тэгээд тэр хоёр тоглоход нөгөө Mutomboгийн алдартай тохоонд оногдож хамраа бэртэж ийсэн юм байна. Тэгээд тэрийг хэлж ийн лээ.
Тэгээд өнөөдрийн мэдээдээр ихэнх хүмүүсээс ер нь бас ялангуяа Мутомботой хамт тоглож ирсэн хүмүүсээс ч юм уу тийм эсвэл Африкийн одоо тамирчдаас ч юм уу Мутомбог их асууж байсан тохиолдол гарсан шүү гэдэг хэлье. За D'Angelo Russell-ийн хувьд бол бас их эерэг зүйлүүдийг ярьж ирсэн. Редкийг IQ өндөртөө тийм насчуулж ирсэн гэдгийг өөрөө хэлсэн. Тэгээ өөрөөр ч гэсэн бас IQ өндөртөө тоглож хэлээд амжсан мань хүн. Тэрийг тэгээд Legacy фэнүүд юу гэж хүлээж авах юм байгаа юм. Яг өөрөө бас Legacy фэнүүдээс уучлалт гуйж илээ. Би бас нөгөө зарим зүйлүүд төр ингээд хариуцлагыг өөр дөр одоо үүрэхгүй ч юм уу. Эсвэл хариуцлага үүрж байгаа байдлыг одоо хөгжин дэмжигчтэй харуулаагүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүдээс уучлалт гуйж байна гэдгийг бол хэлсэн байсан мань хүн бол. Гэтэ яг өөрийгөө бол аюултай тоглож гэдгээ бол байн хэлсэн. Багт эрийг нэрийг авчирна гэдэг юмудаа бол хэлсэн. Хамгийн гол манайд чинь бас энэ үлрэл энэ багт байх юм уугүй юм мэддэхгүй байсан шүү дээ. Тэг ямар ч байсан авч үлдсэн. Тэгэхээр манайны бас тэл санаа бас нэлээд өөдрөг байгаа. За Энтони Дэвисийн хувьд бол ерөөсөд эрүүл мэнд. Мэдээж бас сүүлийн хэдэн жил бол эрүүл мэндтэй бол сайн анхаарж байгаа. Бэртлэгнээс хол байгаа. Яг жоохон бэртэл бол мэдээж аавна. Энэ би тоглож байгаа бүх тоглогч нар л авдаг. Гэхдээ өөрийнхөө эрүүл мэндээс илүүтэйгээр бусдынхаа эрүүл мэндийг Энтони Дэвис илүү хөндөж ярьсан байсан. Одоо юу гэдгийг Вандербилт ч гэдэг юм уу те. Хин ч байлаа нөгөө Ториан Принц тэгээд хин ингээд яг өнгөрсөн жилийн плей-офф юу ч нөгөө бас түлхүүр тоглогчд нь бэртээ алга болсон шүү дээ. Нэг сэтгүүлч асуусан энэ жилийн Редкийн системийн хувьд бол Редик ч гэсэн бас Энтони Дэвисээр илүү тогтолцоог явуулна гэдгийг бол одоо хэлсэн. Энэ ч гэсэн ойлгомжтой. Гэхдээ ямар байдлаар явуулах вэ гэхээр тохоо хавцаа ч юм уу те чөлөө жидэлтийн хураасны хавцаа бөмбөг AD аваад одоо ингэж нэг тогтолцоо явуулдаг тим системүүд хувилбаруудыг явуулах тухайгаас хэрэгжижсэн. Лебронто хийжсэн подкаст дээр ч гэсэн бид тэрийг сонсч байсан шүү дээ. Тэгэхэд бол иймэрхүү зүйлүүдийг асуусан. Тэгэхэд бол тогтолцооны хувьд бол надад бол тиймэрхүү зүйлүүд бол юм шин зүйл ерөөсөө биш ээ. Өөрөө бол жижиг редикт ерөөсөө уулзаагүй байгаа юм шиг үлээ. Нэг их яриаггүй байгаа юм шиг үлээ бүр. Тэр нь надад жоохон сонир санагдсан. Роб Пеленкагаар дамжуулж ер нь мэдээлэл авсан гэж өөрөө хэлсэн. Тэгээд Редкийг ер нь ямар тасруулж чинь хэрийн гэдгийг л одоо өөрөө харъя л гэсэн иймэрхэл ойлголтыг би бол авсан. Тэгэхээр яг нөгөө багууд ч нөгөж бэлтгэлдээ гарч байгаа юм чинь мэдээж шууд ингээл амар юм ярьчихна гэж байхгүй л дээ энэ чинь. Тэгэхээр Редкийн хувьд бол багийн номерын тоглогч бол Энтони Дэвис гэж үзэж байгаа шүү дээ. Леброн ч гэсэн тэр хүлээмжшүүлж байгаа. Гэтэ яг тоглолтын төгсгөл рүү очиход юу болчдөг вүлээ. Ривс ч гэсэн бас хэлжсэн бас өнөө өглөөний юмнуудаас манай хэд чинь бүгдээрээ л одоо тоглолтыг бол шийдчих одоо нөр бүрэн хэмжээний тийм ур чадвартай шүү дээ. Тэгээ Ривсийн өрөөгрөө хэр нэмэгдэх үү гэдэг дээр бол мэдэхгүй байна. Өөрт олдсон боломжийг ашиглаад өнгөрсөн жилийнхээ амжилтан дээр тулгуурлаа дахиад нэг жоохон тоглолтоо ахиулах тийм зүйлийг л их хүлээж байгаа болов уу гэж харж байна. За тэгэхээр Legacy хувьд бол ийм байна. Legacy-ийн фэнүүдэд би хамгийн их мэдээлэл их л өгч ийн гэх юм уу та. Дараагийн баг бол Memphis Grizzlies. За би түрүүн Derrick Rose-ийг хэлсэн. Derrick Rose-ийг бол багаас хассан гэдэг. За тэр бол ойлгомжтой зүйл байсан бах. Өнгөрсөн өдрөл бол бид нар Memphis-ийг тэр чигт мартсан шүү дээ ерөөсөө. Өөрсдөө ч гэсэн биднийг ер нь мартахад хүргэсэн. Бэртлэгэмтэл Морантын бандуулсан асуудал бан дуусчаад эргэж ирээ тоглосон. Гэхдээ дахиад бэртлийг аваад тэгээ ер нь бол Memphis үлрэлийг бол хайсан. Marcus Smart нэг их олон тоглож амжаагүй. За энэ жил бол тэд драфтаас ED-г авсан. Zach ED төвөнд тоглогч. Offensive rebound-ийн мангас. Morant-ыг будад талбар руу ороход Zach ED будад талбар зогсоод Zach ED-ийн хамгаалагч нь Morant руу очиод ингээ шавар агаадах юм биш үстэй гэдэг зүйл бол хамгийн анх бол яригдж байсан. Тэхгүй юм шиг бол ойлголтыг бол ер нь сэтгүүлчдээс бол аваад байгаа би. Энэ Америкийн сэтгүүлчдийг эдийн одоо өдөржин л подкастын сонсоод сууж ийн ер нь. Хажууд нь байхгүй ч бас энэ дэсэл мэдээлэл авна штэ. Өнөөдөр өглөөний медиадэгээр Morant гэж хэлсэн байгаа. Memphis Grizzlies гэдэг багийн тухай та нар нэг их сонсоод байдаггүй штэ гэд. Тэгэхээр энэ аргагүй л дээ. Энд чинь нөгөө зах зээл жижиг. Тэгэд 2 жилийн өмнө
ягаргагүй маш том одоо тесрэлтийг хийсэн. За тэгээд одоо нөгөө амжилтандаа хадуураад ташуураад нөхөр маань асуудалд орсон шүү дээ. Тэгээд одоо бол энэ багийн хувьд бол яг redemption гэдэг үгэнд бол тохирсон юм үлрэлийг хийх гэж байна. Тэгэхээр бас нэлээд өндөр хүлээлт өндөртөл байгаа байх. Моронтын хувьд бол өөрөө өөрийнхөө аз жаргалтай байдлыг хадгалах нэг чухлаа гэж хэлсэн байгаа. Одоо энэ ч та нараас уншиж байгаа бох. Өнөөдөр хэлсэн үгүүдээс би онцлохыг л иш татж байна л да. Тэгэхээр энэ бас их сонирхолтой. Одоо мань хүний хувьд аз жаргал гэж юу болсон юм бэ? Юу юм бэ те? Өмнөх тэр талбай гадуурх асуудлуудыг даваад гарсан байлгүй дээ. Сэтгэл санааны хувьд бас эрг одоо бодолтой. Ер нь эрэг хүн болсон байлгүй дээ гэж би зүгээр хөвдөө бол найдаж чинь тийм юм шиг л зүйлүүдийг хэлж байсан. Тэгэхээр ямар ч байсан харъя. Смартын хувьд бол Маркус Смартын хувьд бол ер нь жоохон шүд цуусан танарт харуулнаа гэсэн байдалтай ер нь нэг жоохон тийм цаагаараа тийм зүйлүүдийг бас ярьж явах шиг харагдчихсэн. Тэгэхээр Memphis-ийн хувьд бол их сонирхолтой баг байх болов уу гэж харж байна. Өнгөрсөн өдрөл бид нар мартсан учраас тийм учраас би өнөөдөр ямар ч Memphis-ийг онцолж байна. За дараагийн баг. Стефен Curry-гийн 16 дахь жил эхлэх гэж байна. Пүүх Стеф Curry NBA-д орж 16 жил болчихжээ манайха. За тэгээд Стефэс ирсэн асуултууд ер нь хөвчлэн Олимпиадтэй холбоотой асуултууд их байсан. Тэгээд Франц эсрэг хийсэн шийдэлт тэха тухай ярьсан, LeBron KD2 ховоосон байгаад ягаад өгөөгүй ч гэдэг юм уу, тиймэрхүү юмнууд дээр бол би шийдэл гэж бодсон гэж л. Тиймэрхүү юмнууд дээр бол жоохон юмнуудыг бол харж ирж байсан. Андерсон энэ багт ирж байгаа. Kyle Anderson, Draymond Green уулзсангуудаа чи манай багийн төв шүү гэсэн байна. Төвийн тоглогч гэсэн. Тэр Kyle Anderson Warriors эрэхтэй төвийн байрал тоглоно гэж бодож ирсэн болов уу мэдээгүй. Яг нь Лүни бол энэ багийн төв байгаад байгаа. Гэхдээ яг тоглолт төгсөх мөчтөчд бол Draymond Green бол төвийн байрал баг. Тэгээд Draymond Green дэндүү намд нь бид нар мэдэн дэрийг. Тэгээд Draymond Green бол өөрийнхөө тэр годод залхаж байгаа үл үүдээ бас тий. Өөрөөсөө одоо хамаагүй өндөр амьтдтай л будагтаад бод алдцдаг. Тэгээд Андерсон бол урт яг удаан ч гэсэн одоо биеийн тийм сүр сайтай. Бүх сайтай гэх юм. Амархан шахуулахгүй. Ер нь бол бүх таван байрал тоглолцдог л тоглогч л доо. Тэгэхээр Андерсныг бол өнөөдрийн эвлэлийн урал дээр бол ингэж онцолж хэлсэн байсан. За Куминга Бади Хилнерийн яриануудаас би бол тийм нэг актер онц юмуудыг сонсч амжаагүй. Ер нь бол медиа дээр бол тоглогч нар их л бөөринг юм ярьдаг. Тэгэхээр энэ бөөринг юмнуудаас нь яг гоё юмнуудыг ингэж олж авах бол их хэцүү байгаад. За Draymond Green бурхан минь. Draymond Green-ийн хувьд бол одоо за яг эхний ээлжинд юу хэлсэн бэ гэхээр нөгөө нэг Utah Jazz-аас хэнийг авах гэдсэн шүү дээ. Лаури Маркканеныг авах гээд оролдоод хичээгээ тэгээ бараагүй шүү дээ. Тэр талаар нь асуусан сэтгүүлчид. Тэгэхэд бол багийн удирдлага магтсан буюу өмөөрсөн ч юм уу. Нэг буруу солилцоо ч юм уу нэг юм хийх юм бол нэг солилцоон дээр алдах юм бол эсвэл те. Багийг хойш нь нөгөө 5 жилээр чангааждаг гэсэн тийм утгатай зүйлийг хэлсэн. Тэгэхээр нөгөө л миний хэлээд байгаа юм багхгүй юу. Media Day дээр эренгүүтээ багийн удирдлагуудтайгаа стоосон ч юм уу эсвэл шүүмжилсэн утгатай ч юм уу эсвэл шүүмжилсэн өнцгүүдийг өмөөрсөн те. Тим зүйлүүдийг хэлж болохгүй нь ойлгомжтой. Тийм учраас ийм зүйлүүдийг хэлж байгаа байх. За нэг сэтгүүлчтэй бол жоохон хиг хийгээд авсан. Тэр сэтгүүлч нь юу гэж асуусан бэ гэхээр чи өөрийнхөө талбай дээр байх эсийг санаа зовж гин үү? Бид нарыг санаа зовж гинэ гэд. Мань үн чи нөгөө нэг бандуулдаг асуудлууд өнгөрсөн үйлрэл гарсан. Техникийн алдааны асуудал гарсан. Тэгэхэд мань хүн яг нэг өвчин хөдөлсөн. Тэгээд тэр сэтгүүлчтэй бол нэлээд алцаад би эн чи өдөр болгонд байдаг штэ гэд. Тэр сэтгүүлч шинүүд нэглээд байгаа байхгүй. Үгүй ийм үед ингэ байгаагүй штэ. Үгүй би хойно байсан штэ. Бэлтгэлээр байсан штэ гэд. Тэр Draymond Green сэтгүүлчтэй бол хийдэг бол хийсэн ойлгомжтой.
засрахгүй юм байна. Гэхдээ Golden State Warriors-ийн хувьд бол Клей Томпсонгүй шинэ үлрэлийг шинэ 90 үеийг эхлүүлэх гэж байна. Стеф Curry багтаага гэрээгээ сунгасан. 62 саяын гэрээ юу нэг үлрэлийн. Амар. Тэгэд энэ гэрээ сунгасан явдлаа бол Стеф би ингээл одоо юу гэдгийг өнөөдрийн хэвлэлийн юм дээр ирээл эсвэл ингээ үлрэлийн турш тоглолтын араас болгоон ч юм уу. Ингээл сэтгүүлч надаас хизээ гэрээгээ сунгахын гэрээний асуудлыг ингээл яриад юм байна. Би бол тийм үсээгүй, тийм учраас би гэрээгээ сунгасан гэдээ бол хэлсэн. Энэ ч гэсэн бас зүв байх. Стеф ч ингээ баг сүүлийн 4-5 жил лигийн хамгийн өндөр сайтай тоглогч болж явж байна шүү дээ. Тэгч ёстой гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр Warriors-ийн хувьд бол иймэрхүү зүйлүүдийг бол хэлж ярьсан байсан. Андрю Wiggins дээр энэ бол гэхдээ өнөөдрийн медиа дээр хэлсэн асуусан зүйл бол биш. Зүгээр сэтгүүлчдийн харж байгаа хандлага бол Андрю Wiggins-ээр ер нь илүү товтлогоог явуулах. Одоо Клей Томпсны нэг шиддэг тоо бол Андрю Wiggins рүү очих гэсэн тийм зүгээр магадлал таамгуудыг сэтгүүлчд бол дэвшүүлсэн зүйлүүд их яригдсан гэдгийг онцолж гэж бодож байна. За дараагийнх. Клей Томпсон. За энэ зуны энэ ч өнгөрсөн зуны хамгийн их анхаарлын төвд байсан тоглогчдын нэг. Ур чадрын хувьд бол биш. Нэрний хувьд гэж бод хэлчих. Ур чадрын хувьд бол эд үеийн Клей бол байха болсон гэдгийг бид нар Warriors-ийн өмсгөлтөд харсан шүү дээ. Гэхдээ сүүлийн 2 үлрэл бол Клей бол маш хэцүү нөхцөл байдал тоглосон гэдгийг хэлсэн. Тэгээ одоо бол ингээд их happy байсан. Стил хангалуун байсан. Одоо би бол ерөөсөө шитгэд бэлэнэл зогсож гин гэж хэлсэн. Ойлгомжтой. Лука өөрөнгө хоёр байхад бол тэхгүй гэд яах вэ? За Лукагийн хэлсэн зүйл бол энэ ч та нар уншиж гэнэ үү, харж гэнэ үү? Эсрэг баг. Одоо Клей Томпсыг хамгааж байгаа тоглогч өөрөнгө бит хоёр лөө давхар ирж хамгаалж болохгүй штэ гэдэг зүйлийг хэлсэн. Нэгсэ тэгэл юм бол бид нэр Клей рүү гаргана. Клей шидэлтэй ийн гэдэг. Яхаргүй үнэн. Зүр Клей тэр шидэлтийг хийх үл байна л да. Одоо ерөөсө гол асуудал тэр байна. За өөрөнгөний хувьд бол Клей Томпсныг одоо энэ багт ирээч гэдгийг итгүүлэх бол их амархан байсан гэж одоо тийм утгатай зүйлийг хэлсэн байлээ. Тэгэд Далласт байсан сүүлийн одоо 1 жил хагасаасаа одоо туршлагаас хуваалцаад яагаад чи Даллас ирэх ёстой юм бэ гэдгийг бол би бол түнд ойлгуулсан гэдэг зүйл. Нэгсэндээ Далласын фэнүүд дотноор хүлээж авдаг маш тийм дотн одоо уур амьсгалтай байгууллага гэдэг талаас нь юм уу хэлсэн. Тэгэхээр Клей ирснээр одоо Даллас өнгөрсөн жил одоо аврагын төлөө шалгарсан. Энэ жил бол авраг авах гэдэг тийм одоо боломж бол дүр зураг бол өөрсдөд нь бол харагдж байгаа гэдгээ бол хэлсэн. Тэгэхээр Далласын хувьд Клейгийн өөр нөлөө хэр байх нь вэ? За багаас явсан нөхдүүдийг хэр орлох нь вэ гэдэг. Гэхдээ би бол багуудынхаа яг үндсэн бүрэлдэхүүн янз бүрийн юмнууд анализ юмнуудыг бол эдис ранкараа гэдэг нь би бол гаргана. Тэрнлүү бол нэг өнөөдөр ормоорг байна. Окей. За дараагийнх баг Майами. Жимми Батлер энгийн үстэй ирсэн. Ямар нэг юм эмо болоогүй ус мүснэ. Энэ бол бусад багуудад муу мэд. Ягаад гэвэл Жимми Батлер хожигдохоос залхсан байна гэж би харж байна. Дээрээс нь одоо ингэж нэг юм ус мүсээр ингэж тоглож моголж те хэвлэл мэдээлэлд одоо сэтгэл санаагаа ингэж сатааруулж юм уу? Тийм байхыг бол хүсэхгүй байна. Гэсэн мессежийг би бол авсан. Тийм учраас мань хүн бол ерөөсөө яг бизнес ажил хэрэгч. Улиралтай бэлдээ, хангалттай хожигдлоо, аврагын төлөө гарсан баг. Тэрнээс хойш баларч байна. Өнгөрсөн өдрөө бол тэр чигээр фейл. Бэртэл хэмтлээс бас холдож чадаагүй. За Тайлер Хирогийн үсийг харж байгаа бох.
шинэ үстэй ирсэн байна. За тэгээ шинэ ахлагч Бам Аdebayo багийн ахлагч тэгээ ахлагчийн тухай бол ахлагч болсон тухайгаа бол ингэж хэлсэн байсан. Энэ бол миний тухай биш одоо юг ойлгож байгаа вэ гэхэлэр ингээд би гэдэг хөв тоглогчоос илүү одоо том юм үүрэг хариуцлага юм а гэдгийг би бол ойлгож байна. Тэгээ яг энэ үүрэг рүү л ингээд орохлоор иймэрхүү юмнуудыг илүү сайн ойлгодог юм байна гэдэг. Тэгэхээр Bam Adebayo гэд өнгөрсүүлрэл ахлагч байсан юм уу мэдэхгүй байна. Айгүй л өнгөрсүүлрэлээс эхэлсэн байж бас магадгүй шүү. Adebayo-гийн хувьд бол ингээд Miami Heat-ийн ахлагч болж гэнэ гэдэг чинь статусын хувь Jimmy Butler-аас илүү гарчиж гин гэсэн үг шүү дээ. Pat Riley өнгөрсөн үлрэл за оф сизны үеэр бас эвгүй зүйлийг хэлээд авсан шүү дээ. Яг бол Butler-тай гэрээ сунгаагүй Miami. Талбай дээр бай, тоглол. Юу хийж чаддгаа харуул, тэгжээж та нарын мөнгийг авна гэдэг байдалтай зүйлүүдийг бол хэлсэн. Riley-гийн өөдөөс бол Butler бол юу ч хэлээгүй. Өөр хүн амтан байсан бол Butler-оос нэг юм хэлээ амтсан л байх байсан баг. Тэгэхээр Miami-гийн хувьд бол бас одоо redemption үлрэл. Тэгээд East зүгээр чангарчлаа. Давхар тэ. Тэгэхээр юу болох юм байгаа хэдүүлээ харж лээ. За Miami дээр иймэрхүү юм болсон байдгийг. За дараагийн Chicago Bulls Lonzo Ball сүүлийн 5 жил тоглоог юм уу Lonzo ч. Йоо би тийм жиргээ хараад гайхсан шүү. Арай л удчихжээ өөр хямд нэрээ. За Lonzo бол ямар ч байсан би цоошин өвдөгтэй болсон гэдэг хэлсэн. Өвдөгний бэртэл тэднэр бол асуудалгүй гэдэг утгаар л яриад байгаа шүү. Гэтэ бид нар тэрэнд итгэх арга байхгүй шүү. Алекс Карузог явуулсан. Левиник Вучевичийг солихгүй чадаагүй. Демар Дрознийг алдсан. Ер нь бол явж исэн замаа өөрчилсөн гэх юм уу? Чиглэлээ өөрчилсөн гэх юм уу? Chicago Bulls-ийн хувьд. Гэтэ яг ингээд тэр чигээр ингэж рестарт те дахиж эхлэх товчиг бол хараахан дарж амжаагүй байна. За Zach Levine өнөөдөр Media Day-ийн үеэр сэтгүүлчд асуухаас өмнө 2-3 минут ярьсан. Сэтгэл нилээ хөдөлцөн ярьсан. Хоолон жоохон зангираал те. Яг ингэ сэтгэлийнхаа хүнээс ингэж айгүй их юмыг сэтгэл дотроо ингэж нөгөө төвчж байгаа л гаргаж явах шиг үл. Юу гэхлээр ерөөс ингэж хэлсэн. Та нар миний амнаас л юм сонсох юм бол тэрэнд итгээрэй. Өөр хүн амьтад юу гэж хэлэх мэлэх хамаагүй шүү гэж сэтгүүлч тандаж хүссэн. Айгүй олон янзын шуум гарсан. Бүгд худлаа байсан юм шиг байна. Яг тэднийгээ эргэж бол би ярмааргүй гэж хэлээ. Сэтгэл зүйн дарамтлалыг хорсон баг. Түүнийг солих молих ингээд янз бүрийн юмнууд яриад зөндөөл ярианууд гарч ирсэн. Тэгээд яг бидний мэдэхгүй зөндөөл юм болсон юм шиг байна. Ер нь хаалттай алганы цаана. Тэгээд нэлээд тийм одоо чин сэтгэлээсээ ингэж нээлттэйгээр сэтгүүлчдээс хүсэж би дахиж энэ асуудалд ер нь ормооргүй юм шүү. Та нар надад туслаач. Бити худлаа мэдээл цацаач. Асуух юм байвал надаас шууд асуучиж байгаараа гэдэг байдлаар л ярьж ил. Тэгэхээр Bulls-ийн хувьд бол ямар чиглэл юу болох гээд энэ үлрэл юмнуудыг бол би Edes Ranker-а ярина. Зүгээр ямар ч байсан өнөөдрийн Media Day-гээс авсан зүйл бол Zach Levine ямар ч гэсэн Bulls-ийн өмсгөлтөө үлрэлийн эхний хагас бол тоглох нь ойлгомжтой юм шиг байна. Бэртэл нь идэгцэн байгаа гэдэг өөрөө хэлсэн. Гэхдээ эмчнэр юу гэхээс л хамаарна. Lonzo Ball-ын бэртэл гэмтэл бас идэгцэн байгаа юм байна. Гэхдээ эмчнэр юу гэхээс хамаарна. Josh Giddey, Buzelis гэд хоёр одоо шинэ тоглогч ирсэн. Нэг нь rookie, нөгөөх нь одоо ирээдүй болж болох хэмжээний тоглогч. Тэгээд харчлаа Bulls-ийн хувьд. Би бол Cooper Flag-ыг яаж авах вэ гэж бодоод байгаа. Хожигдол болгон манай Bulls-ийн хувьд бол үнцэнтэй гэж хараад байгаа. За дараагийнх Wembanyama, Chris Paul. За энд
Дэвин Василийн бэртлийн мэдээлэл өнөөдөр бас ил болсон. Мань хүн чинь 6 сарын 20-нд нэр хагалгаанд орсон юм байлээ өвдгөндөө. Би мартцсан байлээ. Тэгсэн энэ идэж өгөөгүй байна. Яг нэг хугацааны дагуу яваагүй байна. Тэгэхээр 11 сарын эхээр дахиж эмчийн үзлэгээр орох тийм мэдээлэл гарсан байна. Тэгэхээр улирлыг Дэвин Василь эхлүүлэхгүй юм шиг харагдаж байна. За Грег Попович, Крис Полын талаар би бол Крисийг бол олон жил түүнд маш дургу байсан гэж нэг нүдэрэж хардаг байсан. Түүний эсрэг тоглоход бол үнэхээр хэцүү. Тийм учраас түүнийг үзэн ядахад хүрдэг гэдэг. Тэгтээ хүндэлдэг гэдэг. Крис Пол ч гэсэн би ч гэсэн адилхан л гэжсэн. Энэ бол энэ хоёрын хоорондох нэг тийм хөөрхөн хошигнол болоод амьдсан. За Спурсийн мэдээдээс хамгийн гол гарсан мэдээлэл юу гэхээр Виктор Хэмбэняма 11 кг за 10 гаруй гэлч 10 гаруй килограмм нэмсэн. Би саяхан Янасын баримт киног нь үзлээ. Уран сайхны киног юм шиг. Баримт киног нь үзсэн. Уржигдэр үзсэн. Янас NBA даах орж ирэхдээ ямар байсан? Дараа нь биеийн хөгжил ямар болсон? Улмаар тоглолт нь ямар болсон? Бид нар мэднэ те. Тэгээ би илжсэн анх энэ нөхрийг орж ирэхэд. Wemby Янас шиг биетэй болчвол тэгээ баллнаа гэд. Тэр яг энэ одоо 2 дахь жилдээ ялангуяа сая Францын шигшээд ирсэн Олимпийн үеэр чи нэмсэн байгаа харагдчих. Та нар анзаарсан биз дээ те. Тэгээд одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар мөргүүлэх юм уу контакт авах юм үед дээр бол мань хүн амархан унчихгүй тийм давуу тал харагдсан. Энэ ч гэсэн өөрт нь мэдрэгдсэн гэдэг хэлсэн өнөөдөр. Тэгэхээр бас Спурсийн фэнүүдийн хувьд бол Wemby-гийн одоо version 2.0 гэдэг үү гэдэг лээ. Одоо энэ version-д нь бас бэлэн байхад яагаад үгүй гэж. Бас Spurs-ийн иймэрхүү ямар зүйлүүдийг хэлсэн бэ гэсэн чинь жинхэнэ баг шиг харагдаж байна бид нар гээд. Хин хэлснийг нь би мартчихлаа. Бид нар жинхэнэ баг шиг харагдаж байна. Өнгөрсөн үеэр чинь холбоонд олгож байхгүй тий яг цэвэр холбогч байхгүй. Trey Jones уул нь холбогч. Гэхдээ Соханыг холбоонд олгож хийлгүүлээд ингээд ерөнхийдөө бол туршлын өдрөл бол өнгөрсөн. Тэгэхээр Василийн бэртлийн асуудлыг тооцох юм бол бусдаар бол Spurs бол ер нь анхаарлыг татж байгаа баг шүү. Яах арга байхгүй. Гэтэ Василийн бэртэл миний хувьд жоохон онцгүй санагдчихлаа. Тэгээ хэр юу болох юм бэ? Өвдгөний хаалганд орсон гэдэг чинь өвдгөний хаалгач бас эвгүй шүү дээ. Яг бүрэн идгээхгүй бол. За дараагийн баг бол Clippers. Нөгөө шинэ ордноо танилцуулсан хэвлэл мэдээллийнхэнд бүгдээрээ бүх булан өрөө юмнуудын сонирхсан юм шиг л сэтгүүлчд. 0-д нүртэл орж үзсэн юм шиг. Тэгээ 0-д нь орохын өмнө сэтгүүлч би ч юу бараг арабын шаах маахын одоо ордны хаусынх нь 0-д орох ч байгаа юм бол юм шиг юм тийм мэдрэмж аваад орсон гэдэг чинь амар юм байгаа юм баха. За Кавай Леонардын бэртлийн асуудал, өвдгөний асуудал энэ одоо өнөөдрийн мэдээ дээгээс авсан хамгийн том мэдээлэл байлаа. Өөрөө би карьерийнхаа турш ингээ одоо үлдсэн карьерийнхаа турш өвдгөний асуудалтай нүүр тулах юм шиг байна гэдэг тиймэрхүү зүйлийг хэлсэн. Энэ бол амар муу мэдээ. Америкийн шигшээс Олимпик бэлгийн өмнөхөн хасагдсан бас ортой байж гэж би бодсон. Энэ одоо зүйлээс хараад одоо болтол энэ хүн 100% ирүүлж чадахгүй л шүү дээ. Пол Жоржийг алдсан тухайга их эвгүй зүйлийг хэлсэн буюу одоо миний хувьд нэг амар тэгж илүү хэцүү болно гэсэн юм бол байхгүй баха.
Тэгээ хинч надтай хамтлбаад ирсэн бид нар тоглогчиг бол нэг намайг аврах хэмжээний тоглогч гэж би харддаггүй гэдэг. Тэгсэн өөрийгөө номер 1 гэдгээр л хардаг гэдгийг л хэлсэн л байна л та. Тэгээд ерөнхийдөө Пол Жорж дөр бол жоохон тийм байгаа. Жоохон тийм хорсоод үлдсэн нэг тийм хорсол жоохон байх шиг байна гэж би анзаарсан. За Хардны хувьд бол энэ жилийн Clippers-ийн шинэ стилийг бол өөрийнхөө Houston Rockets-ийн Harden-тай бол харьцуулсан юм шиг л утгатай юм хэлсэн. Тэгээ намайг Houston-д байхад хожиж чадахгүй штэ гээл тэгсэн. Тэгэл би Houston-д яалаа даа гээл. Luka Doncic-ийг хараа үздэй гээл. Аврах хүртэл явлаа штэ гээл. Бас л надтай адилхан тоглолдог штэ гээл. Тэр бид нар Houston James Harden-ыг одоо харах гээд байгаа юм уу? Мань хүн өөрийнхөө тоглолтын арга барилыг буцаагаад тэр төвшөнд аваачих гээд байна уу? Фэнтезигийн хувьд надад энэ бол их сонирхолтой санагдсан. Джеймс Харден фэнтезид хідээр явах юм байна. Хэрвээ үнэхээр хэлсэн чигээ Rockets-ийн Харден болох юм бол одоо эхний раунд 10 дотор явхад хүртэл би хүртэл сонгомоор л байгаа байхгүй. За тэгэхээр Clippers-ийн хувьд бол энэ хоёр дээр л онцлох ийм зүйлсүүдийг л хэлснийг нь л онцтой доо гэж бодож байна. За дараагийнх. Энэ зуны хамгийн том 8 хамгийн том фри эйжент байсан. Пол Жорж. За тэгээ Пол Жоржийн хувьд би анхудаага элит хэмжээний холбонд тоглогч, элит хэмжээний төвтэй хамт тоглож байна гэдэг. Үнэн ойлгомжтой. Эмбидийн хувьд жин хассан ирсэн. Тэгээ би дахиад бас жин хасмаар байна гэдгийг хэлсэн байсан. Плей-оффт л ерөөсөө ирүүл тогломоор байна. Хамгийн гол асуудал плей-оффт ирүүл тогломоор байна. Тэгээ плей-оффт ирүүл тоглохын тулд улирал тус тоглолтуудыг өнжих ёстой. За энэ багийн насжуулагч Ник Нерс. Ник Нерс чинь 2018-аас 19 оны улиралд Raptors-ыг авахулахад Хавайиг ердөө 60 тоглолтод оролцуулсан гэдгийг би сануулчмаар. Тэгэхээр бидний Embiid-ээс энэ улирал бол back to back тоглолтуудын хоёр дахьыг нь бол өнжих юм уу? 20-30 тоглолт өнжих баха. Би бол тэгж бодож. Одоо өөрөө ч хэлсэн байгаа шүү дээ. Над одоо All-Star, All NBA авах тийм бодол юусаа алга. Авраг цолол үлдсэн. Philadelphia-да үлдэж байгаа юм. Энэ гуравч одоо гуруула урт хугацааны гэрээтэй байгаа учраас одооноос эхлээл ингээл алаан болно шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндэл хамгийн чухал гэдгийг бол онцлсан байсан гэж. За дараагийн баг Boston Celtics бол өнгөрсөн 7 хоногт бол Media Day хийсэн. Тэгээ аврагууд бол аврагынхаа цом Олимпийн алтан медаль идэртийг хамт одоо зогсож байгаа зураг мөрөг авахуулаад ингээд ирсэн. За сонирхолтой зүйл юу вэ? Jason Tatum бэлтгэлдээ ороод шидэлтийн техникээ зассан харагдсан. Та нар бичлэг нь үзсэн баг. Би одоо бол ингэж бичлэг бас харуулмааргүй. Заримдаа бичлэг харуулчихлаар нөгөө Америкт ч юм уу, Америкээс үзэх хүмүүс, Австралиас үзэх хүмүүс болохоор ингээд YouTube-ийн миний бичлэгүүдийг маань блоклчод илээ, region блок хийчихэд илээ. Тэгэхээр бас хамаагүй бичлэг бас гаргаж болохгүй юм шиг байна. Тэр Jason Tatum яг хөө хэвлэл төгсөн ярилцлагуудаас нь бол онцлог зүйл гэвэл одоо юу гэдэг финалийн MVP-г бол эзэн нэгэн цагт авна гэдэг зүйлийг л хэлсэн. За Jaylen Brown дээр бол маш их бэлтгэл хийсэн гэдэг яриа их гарсан. Тэр илүү өсөглөн болоод ирсэн байна гэх юм уу? Jaylen Brown Олимпийн шгшээ баг сонгогдоогүй гэдгээрээ өөрийгөө ингэж өөрийгөө хурцлаад. За Tatum болохоор Олимпиад багтсан ч гэсэн цэцэлгэний тоглогч болсондоо өөрийгөө одоо хурцлаад энэ хоёр ингээд дахиад хурцлагдаад л ирэх юм шиг байна. За Porzingis-ийн харин эрүүл мэндийн асуудлууд мэдээж энэ баг дээр бол гол асуудлын нэмдэг байгаа. Тэр Boston дээр бол өөр чинь нэмэх юм байхгүй. Тийм байхгүй. Clippers дээр нэрээ нэг зүйл нэмчихэд James Harden aggressive гинэ. Ерөөсөө л James Harden-ы амнаас гарч байгааг нь aggressive. Хэд хэдэн ярилцлага дээр. Тэгээ энийг нь болохоор сэтгүүлчд болохоор довтлоонд aggressive юм уу эсвэл хамгаалтанд aggressive гэдэг юм уу? James Harden хамгаална гэж байхгүй шүү дээ, ойлгомжтой шүү дээ.
Гэхдээ Джеймс Харден хамгаалах хүсвэд хамгаалдаг шүү. Тэгэхээр харжлаа. Окей. За Бостон дээр ярьсан. За ерөнхийдөө бол ийм багуудын медиа дээр ярьсан зүйлүүдийг эдийн өнөөдөр бол судалж нэлээд эдийг нь онцолж ингэж та бүхэндээ өргөж байна. Тэгээд бичлэг юмнууд дээр юу болж байна та биш ээ. YouTube дээр асуулт байвал бас асуулт хариулаад явчих. Хэрвээ байхгүй бол Лонзо бол ретайр хийгээгүй юу гэж ретайр хийх вэ? Зодог тайлаг байгаа харин. Тэгвэл одоо ер нь энэ үлрэл бүтэхгүй бол тэгээ баг хасагдахгүй л үүдэн ч одоо. Би бол тэгж хараад байгаа шин. Одоо багууд бэлтгэлдээ гараад эхэлж байгаа. Одоо чин Америкт бол яг өглөө үр болж байна. Тэгэхээр ер нь бол 10 сарын 6-ны өглөө пресизен тоглоод эхэлж байгаа. Тэгэхээр за нэг 4-5 хоног бэлтгэл хийгээд тэгээ пресизенд багууд гарчихна. 10 дугаар сарын 23-нд бол үлрэл маань эхэлнэ. Тэгээ OKC дээр нэрээ би бас нэг хэдэн мэдээлэл цуглуулсан. OKC дээр болохоор юм байна. OKC-гийн бэлтгэл дээр яг очисон сэтгүүлч өнөөдөр бас подкастт дэдэн сонирхолтой зүйлүүдийг хэлсэн. SGA-гийн хэлсэн нэг зүйлийг онцолж байсан. Юу гэсэн чинь би мэдээж бага контендер төвшөнд байхыг хүсэж байна. Гэхдээ have fun болдог тий. Тэр identity буюу одоо бид нар хинбэ гэдгээ бол ерөөсөө алдмааргүй байна. Тэр энэ хоёр чинь хамт байхыг хэцүү зүйл л дээ. Контендер баг болоод яг авраг авахыг зорих юм бол have fun-ыг жоохон хойш нь тавих болчиход идэг л да. Тэгсэн шээ тэгмээргүй байна гинэ. Have fun-араа явсараагаад авраг авахыг хүсчихлээ юм байна. Хэцүү шттэ бас. Мэргэжлийн спортод have fun босоороод авраг авдаг гэдэг бол хэцүү. Гэтэ өнгөрсөн жилийн Бостон бол ер нь have fun болж байгаа л авраг авцсан гэж бас нэг тэрийг хэлж бас болох юм. Яагаад гэвэл за багийн тасалжуулагч Марк Диагнолт юу гэсэн бэ гэсэн чинь Азай Хартенштайн Хомгрен хоёрыг бол хамтдан тоглоулна гэдгээ бол хэлсэн байна. За энэ бол ойлгомжтой байсан. Гэтэ хамтдан гараанд гарах үгүй юу гэдгийг бол мэдэхгүй байна. Гэтэ миний тамг бол өрсөлдөгч багаас хамаарат өрсөлдөгч баг өндөр төвтэй байх юм бол Азай Хартенштайныг бол хамтдан гараанд гаргуулад small баг байх юм бол Хартенштайныг сэлгэнээс тоглуулдаг ч юм ингээ явах болоо гэж бодож байна. За Хомгрен бол OKC яг ингээд одоо ингээд яг юм авраг авах хэмжээний баг шиг эсвэл авраг авах хэмжээний сэтгэл зүйтэй баг шиг ерөөсөө тэгж сонсогдоогүй юм байна хэвлэл мэдээллийнхэнд. Хомгреноос ахуулаад одоо бидний энэ процессыг бидний нөгөө процессор үйл явцын дагуу явах ёстой гэж байгаа юм байна. Бүгд нэгэн дуугаар. Өнгөрсөн жил финал төрөхөд ойрхон байсан баг штэ. Тэгэхээр процессын дагуу явна гэвэл одоо бараг л NBA-ийн финал гарах хэрэгтэй болчиход байна л да. Яг хөө бүсийн нэгээр гарсан. Өнгөрсөн жилийн бүсийн нэгээр гарсан ч гэсэн нэгийн өрсөлдөө ямар байсныг бид нар мэднэ. Бараг сүүлийн улирлын сүүлийн өдрүүдэд л шийдэгдсэн шүү дээ. Нэгээр гарах баг бол. Энэ жил бол арай өөр байдалтайгаар бусдасаа нэг хамгийн багадаа 4-5 хожил илүүтэйгээр өрөнд бүсийг тэргүүлж дуусгахыг би бол OKC-ийн хувьд дараагийн процесс буюу үйл явцыг хараад байна шүү. Тэгэхээр OKC-ийн хувьд бол иймэрхүү зүйлүүдийг хэлсэн байгаа. Тэгээд Алекс Карусо энэ багийн хамгийн өгшин болж байгаа. Дахиад нэг Джейлен Уильямсыг авангаа алдсан. Авсан бол бүр инээдтэй болох байхгүй юу? Адилхан нэртэй 3 тоглогч. Гурлаа Джейлен Уильямс. Нэг нь Jay Will, нөгөөх нь J Dub. Тэр сүүлд авсан нөхрийг хэрвээ авсан бол тэр чинь хаашаа явчлаа. Өөр баг руу драфтагдсан санагдаад байна. Ийм юмнууд байна. За Sixers дээр Андре Драмонд би NBA-гийн бүх цаг үеийн хамгийн агуу ребаундер гэж хэлсэн. Ахаа л. Zion гоё харагдаж илээ. Чи хасцсан.
Гэхдээ Pelicans одоо болтол төвгүй байгаа. Би бол Pelicans-ийн яг Mid-Day-г бол судалж амжаагүй. Үзэж судалж амжаагүй. За тэгэхээр Mid-Day-ийн үеэр бол ер нь ийм юмнууд боллоо. Тэгээ Чикагогийн хувьд бол хожигдол болгон үнцэнтэй хөлбөр. Биш үнцэнтэй үлрэл. Одоо эдийн ингэн NBA-ийнхаа 30 багийг 6-6-гаар нь ингээд 5 одоо ранкт хуваацсан гэх юм уу да. 30-аас 24 хүртэлх. Эхний 6 баг. Ингээд нэг бичлэг болоод орно. Арийнхын 6 гэдэг. Ингээд Эдис ранк бол удирдлийн өмнөх дугаарууд бол 5 бичлэг бол тасарч орно. Гэтэ би тренингийг хармаар байна. Бэлтгэлээс одоо ирэх мэдээллийг хармаар байна. Пресизнийг бас хармаар байна. Тэгээд бол яг ранка гаргамаар байна. Гэтэ удирдал эхлэхээс өмнө бол энэ 5 видео маань тавуулаа орчин. Эдис ранк гэдэг нэртэйгээр явна. Удирдал эхлэхээр би яах вэ гэхээр өдөр болгоны тоглолтуудыг л би одоо иймэрхүү байдлаар ерөөс хажуудалтаа бичлэгийг гаргаж байгаа л анализ хийгээл газ мэдээлэлд хүргэчмээр байгаа. Энийг бол NBA-гийн базаа өдөр тутмын базаа гэд нэрлэж гээд байгаа. За тэгээд 7 хоног болгоны 1 дахь өдрөө эсвэл 2 дахь өдөр. За 2 дахь өдөр юм байна. 1 дахь өдөр аймчихгүй. 2 дахь өдөр болгон мягмар гараг болон Эдис ранка шинжилж нэг удаа гаргаж байна. За тэгэл NBA-тэй холбоотой мэдээлэл янз бүрийн солилцоо нэмэ янз бүрийн болох юм бол иймэрхүү байдлаар дахиад YouTube дээр контент хийгээл яваад байна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн надтай NBA-гийн шинэ үлрэлийн турш хамт байгаарай. Биттэй холбоотой бас контентийг өдөр болгоё гэж бодож байгаа. Гэхдээ өдөр болгоё нэг хэцүү шүү. Гэхдээ ямар ч үсэн одоо бидний ажил руу орж ийн. За кино токийн ажил руу орсон 2 дугаар бид нар бичсэн байгаа. Их гоё 2. Их гоё ч байх та. Ер нь ихтэй гайгүй. За би түрүүн бас өөрийнхөө зүгээс шилдэг 10 спортын доку серизийг нэрлсэн байгаа. Тиймэрхүү байдлаар шилдэг 10 гэдэг контент ороод явна. Тэр ер нь бол эдийн ингээ энэ одоо YouTube сууг чи миний өөрийн гэсэн телевиз юм байна. Би тэрийг сүүлдээ ойлголоо. Би өөрийн гэсэн телевизтэй юм байна шүү дээ нэрээ. Тэг хүмүүс ягаад YouTube-аар контент хийгээдгийг одоо ойлгосон. Гоё юм байна. Тэгэл үзэгчдийг хамт байх болно да. Одоо энэ спортс хэр явах юм ах вэ эдгээр чинь миний хувьд ингээд яг явах гэхлээр Эдис ранк руу оруулахгүй болохгүй байхгүй. Харин мэдээлэл өгчих гээд байгаа байхгүй та нарт. Эдис ранкийг үзэх хэрэгтэй байхгүй. Винс Картер дээр би тусад видео юмэр байгаа. Юуных нь үеэр дугаарыг одоо мөгжүүлэх он гараад 1 сард гэжсэн баха. Винс Картерын дугаарыг мөгжүүлэх үеэр би нөхөр тус зориулаад тусна контент бэлдээ гэж бодож байгаа. Дерек Роустой би зориулсан контентийг одоо бэлдээд эхэлсэн байгаа. Хамаагүй яарч бас нэг онцгүй юм юмэргүй байна. За өнөөдөр бол Дикембо Мутомбод бол зориулсан контентыг бол хийцэн. За бүтэн тоглолт гэдэг төсөл маань мэдээж үргэлжлэнэ. Дерек Роузын тоглолтыг бүтэн дамжуулнаа. Цаанаас нь бандчихгүй л бол. Дерек Роузынхаа тоглолтыг бас бүтэн үзмээр байгаа. Өөр юу байгаа юм бэ? Тэгэл зөндөл юм байна дөө тэгэхэд. Тэгэдэн тэгэхээр энэ шинэ үлрэлээр бол нэлээд олон юмуд бэлдсэн байгаа гэдгийг та нар анзарч байгаа. Би танаас хүсэх ганцхан юм байгаа. За хоёрхан юм уу? Subscribe, like, share. Button. Чүк. Тэгэл болоо. Өөр хүсэх юм байхгүй. Эдис ранкийнхаа үеэр бас Монголдо бас анализ хийдэг бас хүмүүсийнхаа бас тухайн багууд дээр нь бас өөрж ярилцъя гэдээ бас бодож байгаа. Тэгээд хамгийн гол нь нөгөө холоос байгаа болохоор би одоо л энэ ютубер ингэж юмнууд хийх юм жоох учраа олоод ингээ багаараа сүгжүүлээ. Бас хөрхөн юмтай болцсон боос ингээ доороо бичиг мичигтэй хажуудаа график гаргацсан ийм хүрээ ч одоо юу ийм хүрээ ингэж өгж мөгцсөн тэг ингээ өөртөө. За тэгээ мэдээж инхи одын тоглолтууд маань Utah Utes 11 сарын 5-нд байсан баг. Эхний тоглолтоо энэ. Тэгээ инхи одынхоо Utah Utes-ийн тоглолтуудыг үзлэг байх уу. За тэгээд амжих юм бол дээрээс нь амжих юм бол Монголын лиг ярмаар байна. Гэхдээ Монголын лиг дээр
Монголд байгаа нэг хүнтэй бас хамтрахгүй болохгүй байна. Яа тэгэхээр би ч нөө энд байгаа болохоор бас яг бүх бүрэн мэдээллийг бас авч амжихгүй, зарим тоглолтуудыг үзэж амжихгүй ч юм уу. Тэгэхээр Монголыгоос асыг яддаг контент юм ярив үнэхээр. Бишрэл металлыга ярмаар байна гэх мэтчлээ ингээд хийх ажил зөндөө байна. Raptors ч 11 сард төлөө те. Тий. Хүчирсэн нээцсийг 1 сард. За тэгвэл 11 сард би Vince Carter-га контентыг хийх юм байна. Яг нэг сүртэй юм шүү дээ. Өнөөдрийнх шиг одоо Dikembe Mutombo шиг гоё ингэж иргэд дуурсаад бид нар Vince Carter-ын тоглолтыг би бол Iverson Days-ын тоглолтыг нь бол гаргацсан шүү дээ. Тэрэн дээр бас Mutombo тоглож байгаа учраас нэг сумар хоёр тулаа бутцсан юм билэ. За ер нь тиймэрхүү юмнууд байна. Харин тийм ээ. Тэгээд алга болдог шүү л гэдэг намайг. Ойлгож байгаа. Өнгөрсөн өдрөд миний алга болсон шалтгаан болохоор YouTube сувг маань өөрөө баталгааж өгөө ерөөс нь verified болоогүй учраас миний хийсэн оруулсан бичлэгүүдийг цаанаас нь устгаад байсан, оруулахгүй гэдсэн. Ялангуяа одоо энэ оюуны өмчийг зөрчиж байгаа бичлэгүүдийг бол ерөөс оруулахгүй. Тэгээ би сүлдээ бандуулсан байсан уу да яасан байсан. Тэгээ би ямар ч сан сувга эрхийг нь авсан. Баталгаажуулаад verified болоод авцсан байгаа. Тийм учраас гайгүй байх гэж бодоод байна. За тэгээд иймэрхүү юмуд байна. Тэгээ өнөөдөр ч бас олон багийн тухай ярьсангүй. Phoenix Suns, Atlanta Hawks, Mox ч гэдэг юм уу хүмүүсийн бас хүлээж ирсэн багуудыг яриаг бол уучлаарай. Тэгээ бүгдийг ярих бол хэцүү. Одоо манайд чинь шөнө 2 цаг болж байгаа байхгүй. 5 цагийн зөрүүтэй. Шинэ Зеланд байна. Инхи одын тоглолтыг хуучин шиг лайв хийчихнэ гэж бодоод байгаа. Гэхдээ илүү гоё продакшнтай, иймэрхүү продакшн оруулж мруулаад. Гэхдээ цаанаасаа ерөнхийдөө бол бандуулж магадгүй. Би энэ удаа инсигийн линкүүдийг олж авахын тулд Utah Utes-ийн орон нутгийн сувгийн шууд амжилтыг олж авах хэрэгтэй байгаад байна. ESPN дээр биш. Тэгээ тэрийг л одоо хайж ухаж олон доо тэгээд хулгайн ажиллаар хийнэ гэсэн үг л дээ. Тий одоо унтахгүй бол бүр ингээ нүд мүд улаацсан. Нилийн шүн болцсон. За тэгээ тиймэрхүү л банда эдийн олон юм гिचнөө тэгээ нилийн завгүй авах хамтарч ажиллах байгууллага компаниудын үйл усны холбогдорой. Бүтэн жилийн турш сурчлаад өгнө. Бас уул нэг спонсортой болчих юм бол эвлүүлэг янз бүрийн юм хийчих бас нөхөө авчмаар байна. Одоо үүдийг нэг технишн гэх юм уу? Технишн гэдэг нэг хүнтэй болчихвол уул амар юм шиг байна. Заас тэгээ болох байлгүй дээ. Тэгт ямар энийг мөнгөний төлөө идэх ш. Гэтэ бас YouTube-ээс давхар мөнгө болоод идэм байлээ. Яг хажуугаар нь бас эднэр болоод байвал зүгээр шүү дээ. Харин тийм сувга алдах асуудал байгаад байгаа юм. Тэрэн дээр л би айгаад байгаа юм ерөөсөө. Оюуны өмч зөрчсөн, айхтар зөрчсөн. Яг зарим зүйлүүд дээр бол зүгээр. NBA бол энийг бол дэмждэг. Сувг дээрээ тавь. Оюуны өмчгөл зөрчсөн байна. Мөнгө олж болохгүй шүү энээсээ гэдэг нөгөө дундуур реклам гарах юм ярьчихж байгаа байхгүй. Эсвэл одоо үгдийн энэ улсад бол энийг чи блоклё шүү. Энэ видеог чинь гаргахгүй шүүгээ тэгэл болгочихж байгаа. Одоо би нөгөө verified болцсон учраас энэний дагуул явчих юм шиг байна. Харин өдөр тутмын тоглолтын хайлайтыг оруулаад эхлэхээр алуулж магадгүй байна. Мэдэх хийгээл үзье. Өдөр болгоны тоглолтын таймыг хиймээр би бүх тоглолтыг үздэг шүү дээ өөрөө бол. Бүх тоглолтынхаа таймыг үзмээр байна. Бүх тоглолтууд дээр анализ дүгнэлт хиймээр байна. Бүх тоглолтууд дээр тип өгмөр байна, битлэмээр байна. Их хүлэрлийг бол их гоё үзнэ. За тэгээд дараагийн контент дээр удахгүй уулзъя. Edi's ranking part 1 энэ 7 оны сүүлээр гарчна. Би тэрийг юу гэж нэрлэж байгаач? Туг булаацалтах багууд. Туг нь 2 G-тэй туг. Ягаад гэж? Cooper flag. Flag гэдэг чинь туг гэсэн үг. Flag-ийн сүүлийнх чинь GG 2 G-тэй байдаг. Тэр flag-ийг булаацалтах багууд буюу Edi's ranking part 1 30-аас 25 дугаар байранд байх. 30, 29, 28, 27, 26, 25. 30-аас 25-ыг дэлцүүлэх гэж бодож байгаа. За тэгээд Edi's rank-аар иргэд уулзтлаа. Түр баяртай. Гой контентуудыг хийнэ гэдэг хэллээ. Тэгээд
Хамт үзсэн бүгдээрэнд нь баярлалаа. Like, share, subscribe. Danke. Bye bye.